Монголын кикбокс тулааны спортын холбоо, Мишель кикбокс төв, Монголын мутай боксын холбоо хамтран энэ сарын 16-наас ирэх 3 дугаар сарын 21 хүртэл Тайланд улсад болох дэлхийн кикбоксчдын өвлийн нээлттэй цугларалтанд оролцох юм байна. Тус цугларалтанд манай тамирчид 2009 болон 2008 онуудад оролцож байсан юм а. Өөрөөр хэлбэл одоо мэргэжлийн тамирчид одоо кикбоксийн тамирчдаас гадна одоо спортыг сонирхдаг хэн ч гэсэн цугларалтанд хамрагдаж болно. Тэгээ энэ жилийн онцлог бол яг кикбоксд маань тэнд бэлэг сургалт хийхээс гадна 3 сарын 11-ээс 23-ны хооронд Тайландын эртний нийслэл Аюутая гэж хотод зохиогдох дэлхийн мутай боксын дэлхийн авто тэмцээнд бас оролцох юм. Өөрөөр хэлбэл энэ цугларалтынхаа бас үр дүнг сориод ингээд одоо ирэх ийм одоо төлөвлөгөөтэй байна. Манай тамирчдад одоогоор гадаадын 60 гаруй тэмцээний урилга ирсэн байна. Харин Монголын кикбокс тулааны спортын холбоо улсын аварга шалруулах тэмцээний эх 5 дугаар сард Яармгийн спортын ордонд зохион байгуулахаар болжээ. Улсын аварга шалруулах 9-р тэмцээнийг анх удаага улсын зардлаар зохион байгуулахаар болсон юм а. Спортын шинэ ордонд зохиогдох кикбоксийн улсын аварга шалруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчин 600 мянган төгрөг, харин мөнгөн медаль хүртсэн тамирчин 400 мянга, хүрэлт медалийн эзэн 200 мянган төгрөгөөр шагнагдахаар болжээ.